Монгол улс Орос улбаны улсын парламентын хамтарсан комиссийн 2 дугаар хурлыг улсын хурлын дэд дарга хамтын ажиллагааны комиссийн дарга бүрөвдөрч Орос улбаны улсын төрийн дуумын дэд дарга Алексей Васильевич Гордиев нар урьдаа явууллаа. Хуралдааны үеэр төрш эрчим хүч зам тээврийн салбарын харилцаа хөндөж хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцыг ярилцлаа. Монгол Казахстаны холбосон автозамын коридор хөлийн боомтуудын чадлыг нэмэгдүүлэх агаарын тээврийн асуудал зэргийг хөндөө ярилцсан юм а. Хоёр орны төмөр замын харилцааны эдийн засгийн төдийгүй бүс нутгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Төмөр замын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд тарифыг индексжүүлэх шаардлагатайг төлөөлөгчид хөндөж байсан юм а. Хил хоорондын хамтын ажиллагааны асуудлаар хоёр талаасаа ихтгэл тавилцаж мөн энэ асуудлаараа яаж хамтарч үйл ажиллагаагаа илүү дэмжиж ажиллах вэ гэдэг энэ асуудлыг ярьж байна. Тэгэхээр мэдээж манай Монгол улсууд парламентын засаглалтаа орон. Тийм учраас парламентаар бас олон асуудлууд зайлшгүй хэзэгдэх ийм хуультай. Энэ хүрээнд ерөнхийлөгчийн засаглалтаа Орос улбаны улсын хувьд энэ парламентаа илүү ойрхон ажиж асуудлаа урагшлуулах мөн түншлэн хоёр орны хоорондын тулгамдж байгаа аль эсвэл огт хэрэгждэггүй энэ асуудлуудыг илүү шуурхай хэлцүүлэх энэ механизмыг л бий болгож энэнийхээ хэлцэх асуудлын хүрээнд үр дүнд хүрч чадж байгаа гэж үзэж байна. Тэгэхээр ер нь бол парламент хоорондын харилцаа бол маш өндөр түвшинд байгаа. Илүү харилцан ойлголцтой. Дээрээс нь засгийн газрын үйл ажиллагааг дэмжих илүү хурдан шуурхай ажлыг явуулах энэ зорилготой явж байна. Төмөр замаа 30 он хүртэл шинжлэх 3 улсын техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Одоо ганцхан 3 улс хуралдаад техник эдийн засгийн үндэслэлүүд буюу тэцүүгээ нийлээд батлах асуудал үлдсэн гэдгийг сая би урал дээр хэллээ. Тэгэхээр энэ асуудлаа бол бүгд найрамдах хятад улс, Орос улбаны улс гурлаа хамт хуралдаж байгаад энийгээ баталжуул тэгээд цаашаа шинжилгээ асуудлаа яриад явна гэдэг ийм асуудал дээр тохиролцож байгаа. За өнгөрсөн хугацаанд хамтарсан хэд хэдэн үйлдвэрийг амжилттай байгуулж ирсэн түүхтэй. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хөгжил шинжилгээний төсөлд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж хуралд хэлэлцэгдлээ. За суур бүтцийн их засвар хөдлөх бүрэлдэхүүний парк шинжилэлд санхүүжилтийн их усрын асуудал тулгарч байна. 90 цав чой болсон бичгтийн боомт чиглэлийн босоодын хэллийн автозамын бүтээн байгуулалтыг ч мөн онцлов. За хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар мөн харилцан санал солилцлоо. Комиссийн 3 дугаар хуралдааныг эх жил Монгол улсад зохион байгуулахаар тогтлоо.